Ялгааг нь мэдхийн үүднээс аврал одуулах. Үүнд 6 янзын ялгамжаа бий. Бэлэг чанараас гарсан ялгамжаад ор бурхан нь элтэд бодийн бэлэг чанартай болоо. Энэ нь юмс бүгдийн орших ёс аль нэг ч түүтгэрлгүйгээр илэрхий болгоодог учиртай. Төвдөр жан химээх нь уншлагыг судалсан тул судалсаны нэр томьёог зүүх мэт онлыг эцэст нь хүртэл бүтээснийг тэр мэт өгүүлдэг буйзаа. Ном химээх нь бурхан заларсны үрийг бэлэг чанар ажээ. Тэгээд ч бурхан багш худагтын 4 үннийг эргүүлэх үед түүний анхны 5 шавнарын үндэс үзэхүйн тэргүүтэн харилцан адилгүй онол төрсөн гэдэг. Мөн ахуй үйс хийгээд бусад ба бусдын эрхэнд үлддэг болоо. Ховрог химээх нь номыг бүтээгчийн бэлэг чанар мөн. Үйлсийн ялгамжаа нь бурхан ишийг хайрлах бөгөөд номыг үзүүлсэн зохиогч болоо. Ном нь төвчгшгүй төвчих ялгамжаатай. Харин хуурга нь номыг анхааран авснаар үрийг олохын цагт бусад бээр түүнийг үзээд түүн дор даган орхожээ. Түүнчлэн хуурга болон хуурга бус нугууд харилцан нэг нэгэндээ тусалдаг учиртай. Мөн тэд нэг нэгнийхээ буянд элтэд даган байсах болоо. Энэ нь хуургын үйлсийн ялгамжаа юм аа. Сүжгийн ялгамжаа нь 3 эрдний доор аврал одуулахын цагт харилцан адилгүй. Үлгэрлвээс хэн нэгнийг уснаас аврах болгоос усчин, усан онгоц, туслагч нугууд байх хэрэгтэй биз дээ. Түүнчлэн та бүхэн бурхныг тахил хийгээд өргөл хүндлэлийн орон химээх санах ёстой. Харин ном нь өөрийн үндэст элтэд болсон зүйлийг хэлмээ. Хуурга нь үнэнч нөхөр химээн санаарай. Бүтээлийн ялгамжаан дээрх 3-ыг анхааран авч үлдэх болоо. Даган дурдахын ялгамжаа нь бурхан ялж төгснөгцөн химээх тэргүүтэн нь чухаг дээдийг даган дурдах судраас зарлигласан мэд чухаг дээдийн эрдмийг даган дурдах ёстой. Буйныг аривжуулах ялгамжаад ор бурхан нь нэгэн бодгалд ор шүтэн баймайжин буйныг аривжуулдаг. Харин хувирга нь олон бодгалд ор шүтснээр буйныг аривжуулдаг онцлогтой. Тэгвэл ном нь бодгал бусын эрхэм дор үйлснээр буйныг аривжуулдаг ялгамжаатай. Тийм учраас бурхан дор аврал одуулах нь чухал хийгээд өргөл хүндлэлийг үзүүлэх мөн номыг өөрийн үндэст үүсгэх болоо. Аврал авахын үүднээс аврал одуулах. Бурхан аврал одуулахыг үзүүлдэг. Харин ном бол бодтой аврал. Түүнчлэн хуурга болбоос авралыг бүтээхийн нөхөр дор үлдэнэ гэсэн ам авсан болоо. Үлгэрлвээс өвчтөн бээр эмч эм совлогч 3 дор горилох мэт болоо. Үүнийг харилцан адилгүй байдлаар төрсөлдөг буйзаа. Тиймээс төвчл онлын номыг нэг нэгээр нь үндэстэй төрүүлэх гэмээн аимшигын зүйл бүрээс гитэлснээр авралын бодтой ном болох учиртай. Бусдыг ис өгүүлэхийн үүднээс аврал одуулах. Эрт урдын цагт энэтхэг оронд ловон тооцон төвжаа химээх тэрсүүдийн шашин шүтдэг 2 ах トゥ 2 байжээ. Мөнөөх ах トゥ 2 Гямлан ууланд очиж Шива буюу Ванчуг тэнгэр дор аврал одуулахаар очисон болоо. Шингэсэн Шива тэнгэр манай бурхан багш аврал одуулж байсныг тэр 2 харсан буйзаа. Ингэснээр ах トゥ 2 дотоодын шажинд орсноор их үлэгний их багш нар болцгоосон түүхтэй. Ах トゥ 2 бурхны эрдмийг өгүүлэн магтсан ялгамжаатай худагтын магтаалыг тойрвцгаасан юм. Энэхүү магтаалд ор бид бүхэн бурханд авралыг барих бөгөөд түүний шажинд суралцаж буй шавнар нь дор авралыг одуулах хэмээжээ. Үүнийг бусдаар сольж чадахгүй агаад авралыг баттай барих буйзаа. Бөө мөргөл болон тэрсүү тэргүүтний ном нь гадаадын ном тул авралд ор барих нь зохисгүй болоо. Мөн дотоод хийгээд гадаадын багш шажин түүний шав хуургууд нугууд хоорондоо дээд доодын асар их ялгаатай. Ялгамжаатай худагтын магтаалаас дурдахад бие бээр бусад тэрсүүдийн багш нарыг төвчээд ялж төгснөгцөн таны дор авралыг одуулмый. Түүнийг учир шалтгаан нь чухам юу химээвээс та гмийг ис иргшээж эрдмийг төгсгсөн ажээ. Тэрсүүдийн бусад гол номлолыг үзэх тусам итгэл тань дор улам сүжиг төрөх болоо. Саашаах зохистойг саашаах магтаалаас орх хийгээд буцах алин Нисванасыг асар арилгасан баатар таны зарлихийг болбоос бусдын үгээс ялгамжаатай л химээх зарлилжээ.
Хэдийгээр төвдөд бодтой тэрсүүд байхгүй ч өдгөө цагийн номчод хийгээд мэрэгд химийн сагсуурагчид бөө нартай сүйд болоход гимгүй. Олон нөхрийг хураах, бусдын нүрийг сахиж тал засахын тухайд бөө хийгээд лалуудын номыг ёсонд ороход зүгээр химээснээр хоёр нүртэй авралыг барих буйзаа. Үнэн хэрэгтээ тэд чинь үндэстэй аврал одуулахыг хайсан бөгөөд дотоодын шажны игнээс нэг мөсөн мултарсан бүлгөө. Зарим нь баг зэргийн бурхны шашинтан, мөн баг зэргийн бөөмөргөлтөн химээдэг. Бөөгийн багш ном түүн дагагчид доор аврал одуулах зохистой учир шалтгаан гэж огт үгүй. Түүний багш нь гин бүхнийг барсан бөгөөд эрдэн бүхнийг төгөлдөржүүлээгүй. Харин ном нь Нисванисыг багасгах арга төдийч бус болоо. Хуурган ангид тонилохын санваар доор шүтдэг химийн аялдах боловч санваарынхан дамжилгын үргэлжлэл гэж үгүй. Тийм учраас тэр гурвын эрдэм нь бүрдээгүй байна. Бөөмөргөл бол дотоодын бурхны шашны аврал одуулах орон бус бөгөөд түүнд аврал одуулахад зохисгүй юм. Тэгээд ч бурхны шашинтан хийгээд бөөмөргөлтөн хоёр чанах янагш хоорондоо тачаал хийгээд уурын эрхэнд ширүүн үгсийг нэг нэгэндээ хамаагүй шидснээр шудраг ном хаялцах боломжгүй болдог билээ. Та бүхэн урдын мэрэгдийн зарлигласан түүхээс бөөмөргөлийн угшлыг мэдэх хэрэгтэй. Туган дармаа базрын зарлигласан тогтсон таалал бүгдийн угшил хийгээд хүлээн зөвшөөрөгч үзүүлсэн сайтар номлолын шилэн тойл тэргүүтнээс мэдэж үйлдээрэй. Тэм учраас бөөгийн багш шажин үзэл гурван тэрсүүдийн үзэл бясалгалтай холилдсон байдаг. Түүнчлэн бон бөөмөргөл нь дотоодын бурхны шажны эрхэм зарлигийг хулгайлсан шүү дээ. Мөн энэ муу уламжлал ёс нь эрт урдын цагт үүсэн бий болсон бөгөөд өдгөөч энд тэндгүү дэлгэрсэн байна. Нирваны амгалангийн тусыг чухалчлагч нугуудын аврал дор зохистой хийгээд итгэлийн орон бус болоо. Эдгээрийн утгыг бэрэгдэн жигдэн гомбоо бэр бом бөө мөргөлийн үзэл бясалгал дор сав шимийн ертөнц бүхэн өндөгнөөс төрсөн хэмээн үздэг. Түүнчлэн чанга хийгээд ванчуг буюу шива тэнгэр тэргүүтэн ертөнцийг бүтээсэн гэж үздэг болоо. Энэ тэрсүүдийн шажнаас зээлсэн ёс юм шүү дээ. Сүүлийн үеийн гаа дамбын түүхээс дурдахад тэрсүүд хийгээд бөө нар шидийг түрэн олхагаад даруйда баясгалантай дараа нь муу заяанд унахал. Тэрсүүд хийгээд бөө мөргөлийнхэн гал лугаа адил өчүүхэн ойртуус амгалантай жаргалантай боловч магадтай галд хүрэх аваас түлж шатах болно хэмээжээ. Югзрийн эрх баялагч Хавцан Милрава бэр дурдахдаа бонгийн угшил ёс болбоос буруу ном хүч чадал ихтэй лус хийгээд бүднэр үүсгэсэн тул эцэстээ мөрдөө зорчихгүй. Бом мөн машид доод язгуурын ёсол гадаа дотоодын шажны ялгамжаа нь аврал дор оршихын зөрүү зөрчил аж. Дотоодын аврал нь чухаг дээд гурав. Гадаад аврал нь эсвэрэ ба хурмаст. Өөрөө орцсон хорвоогоос гитэлсэн агаад өрөөлийг гитэлгэж чадах гэмээн энэ нь туулсан бурхан ямагт болоо. Шивамитийн ертөнцийн тэнгэрүүд өөрсдөө ч орчлонд хүлэгдсэн болоо. Өрөөлд ахуй үйсийн шидийг өгөхөөс өрөөлийг гитэлгэж яахан чадхал цагаан лусын бум химээх сударт 5 язгуурын лусын хот мандал дор бурхны хутгийг олох болтугай гэсэн ч лус нь адгуусны язгуур тооцогдох болоо. Ихэвчлэн бөө гүнсэнгийн лаг шиг босгож элдвийн олон хот мандлыг үүсгдэгч хөх банзалтны зохиосон буруу ном дор үзэгдэхэл хэмээжээ. Чингээд Пованхагийн үүнийгээ дэлгэрэнгүй номлогоо. Өдгөө зарим нь бөөгийн шанарав хийгээд одгор тэргүүтэн тэнгэрийн жанраасагтай нэг юм химээдэг билээ. Хамаг амтныг бурхны шав болгохын тухайд бурхан хийгээд бодисодваа нугуудын хувилгаанд тоошгүй хувилснаар бөөгийн игнэнд заларсан тул бөөгийн ёсыг үйлдэхэд эрдэм болохоос гим болох бус гэж хэлдэг. Тэр мэт өгүүлэх нь муу авьяасаар үндсээ булангар туусны их хуваар мунхарч үйлдсэн нугуудын их үг болоо. Тэгвэл бурхан хийгээд бодисодваа нугуудын хувилгаан ялгуусны дор заларсан тул нохоо болон ахааны явдлаар явхад эрдэм болохоос гим болох бус хэмээн хитэрч бодох бидтэй. Сайжрахыг хүсэгч нүгүүд тэр адилын бөөлж сутгамаар муу ёсыг бүх зарчсан чулуу шиг орхих хэрэгтэй. Дотоодын бурхны шажны аврал нь чухаг дээд гурав
ямагт тул үүнийг авралын орондоор үнэнхүү барьснаар оюунаа даамаа үйлдвэс хэрэг ихтэй. Товчлбоос аврал одуулах үг төдий уншихыг хилдэггүй юм. Гэмт хэрэгтэн нөлөө бүхий түшмэл ноёнтон авралд захих мэт муу заяа хийгээд орчлон тэргүүтнээс айн жигшээрх юм бөгөөд чухаг дээд гурав аварч чадна гэж сэтгэл итгэмжлэх хэрэгтэй. Тэгээд бид гол болон гишүүн сэтгэлээрээ чухаг дээд гурав дор сэтгэл итгэмжлэх ёстой. Энэ нь аврал одуулахын хэмжээ мөн болоо. Аврал одуулахын үндэстэй төрүүлсэн төрүүлээгүй нь энэхүү бодлыг үндэстэй төрүүлсэн төрүүлээгүйгээс шалтгаалмай. Тиймийн учраас бид чинь аврал одуул хүгийг тэр бумыг хураасан мөртөө авралын мөн чанарыг сэтгэлдээ төрүүлээгүй нэгэн байж яавч болохгүй. Та бүхэн чанарын угийг завсаргүйгээр үндэстэй төрүүлэх арга дор шамдаарай. Тэгээд ч аврал одуулахыг бусдын үндэст бүтээхийн тулд чухаг дээд дор аврал одуулах болон өөрийн үндэст бүтээхийн тулд чухаг дээдэд зорьсноор тэр ямагтыг олж үлдэхийг лавлан үйлснээр аврал одуулах хоёр төрлийн ёсон бий. Хэдийгээр гурван төрлөختний тус тусын аврал одуулах ёсон бий боловч бид митийн чойрын ном сонссон санаж буй улсууд ялгамжаатай аврал одуулахыг эрхэмтэй гэмээн хэрэг хэрэгтэй. Маш их ном суралцсанаар аврал одуулахаа орхигдуулах гэмээн эцэстээ өтөл буурал хар хүмүүний аврал одуулах лугаа ялгаагүй болно шүү. Хэдийгээр чойрын гол номлолуудыг үзээгүйч аврал одуулах хоёр угийг бүрдүүлэхийн үүднээс чухаг дээд дор оюунаа даацтай хатгаж үйлдээрээ. Энэ нь ёс журмыг нь үйлдэх ёс шүү дээ. Өвчтөн бээр эм совилогч дор оюунаа даатгах мэд хоёр угийг бүрдүүлэхийн үүднээс авралын орон болсон чухаг дээд дор оюунаа даатгах гэмээн аврал одуулах нь асар ариунаар төрж буй тэр түүнийг эрхэмлэж үйлдэх нь чухал ажээ. Тийм учраас аврал одуулахын үгийг тоо хурааснаар бодисодва болон ариус ухааныг баригч хэмээн сагсуурхаас өөр юу ч гарахгүй. Дамбын дээдэс нугуудын ягуураас таны өмнө нь зогсож байсан тэр буурал хөгшин өдгөөч дотоод бурхны шажны игнэнд ч багтаагүй байгаа нэгэн шүү дээ хэмээн зарлигласан болоо. Аврал одуулахын тус эрдэмүүд дотоод бурхны шажинд багтах болноо. 2. Санваар бүгдийг шүтээн болноо. 3. Хураасан үйл түүтгэр нүгүүд барагдах болноо. Буйныг агуу ихээр амар хялбар хураах болноо. Хүмүүн хийгээд хүмүүн бусын хорлолоор үл чадагдах болноо. Муу заяанд ис унах болноо. 7. Ахуу үйст хийгээд эцэс хойтын тус бүгдийг шамдалгүйгээр бүтээх болноо. 8. Түргэн бурхан болох болоо. Тэр мэт аврал одуулах үедээ бусдыг илэглэн шоолох айдлаар ч юм уу эсвэл ам хийгээд үг төдийхөн бус чин зүрхнээсээ аврал одуулах хэрэгтэй. Асар ариун аврал одуулахыг үндэстэй төрүүлэх гэвээс дотоод бурхны шажинд багтахгүй болоо. Тэр бус аваас итгэлийг 100,000 удаа уншивч багтахгүй. Өдгөө итгэлийг олон удаа унших хэрэгтэй хэмээн зөвлөх хүмүүс олон боловч аврал одуулахыг үндэстэй төрүүлэх ёстой хэмээн зөвлөх хүмүүс ховор ажээ. Урд Дагво нутагт атар химих гэлэн найз нөхдүүдтэйгээ нямп хийж байв. Тэр үед тэд нар итгэлийг тоонд нь хүргэхээр зорж байсан юм. Чингэтэл атар аврал одуулахын утгыг санаа бодолдоо сайтар үлдэж байсан тул их удаан тоолж байсан гэдэг. Бусд нь ердөө итгэлийг үг төдийхөн уншиж байсан учраас тоог машид хурдан хурааснаар бараг тэр бум шахсан ажээ. Найз нөхд нь атрыг түүнд хүргэхийн бололтой хэмээн сэжиглснээр хэдий хэмжээний тоог тоолсон эсхийг асуусанд тэрээр та бүхэн зөвхөн тоог чухалчлаж байсан юм уу хэмээн хариу асуусан гэлцдэг. Хэрвээ та бүхэн итгэлийг тоолж байх зураа зоригдлыг нь ёсоор бодох гэмээн гарцаагүй аньсанд боловсрох болмоо. 3 санварын аль нэг ч авсан аврал одуулсан байх шаардлагатай. Тэр бус аваас санваар төрөхгүй. Жишээлбэл суур бол байшин. Ургац, хан, туурга, мод, цэцэрлэг тэргүүтнийг төрүүлэхийн шүтээн болох мэт аврал одуулах нь санваар бүгдийг төрүүлэхийн шүтээн юм. Хэрвээ та аврал одуулсаар байвал
Урьд хураасан өдий төдий үүл түдгэрээ барах болно. Жишээ нь Мажеда хаан дүрст шимийн дахин үл эргчийн үрийг олсон, өөрийн эцгийг алсан тэргүүтэн завсаргүй, шадар завсаргүйг үйлдсэн ч бурхан дор аврал одуулах юм бол үүл түдгэрээ арилга юу. Түүнчлэн бурхтын нэр алдрыг өгүүлэх чандад хүрхүйн судрын аймгийг унших гэмээн олон галавт хураасан хилэнц түүтгэрийг арилгах болно хэмээн судрын аймгаас тус эрдмийг нь ахин дахин номлосон болоо. Бэлэг Бермудын хураангуугаас хэрвээ аврал одуулахын буйныг дүрсэнд буулгавал гурван ертөнцийн савнд нь багтахгүй хэмээн зарлигласан мэт. Аврал одуулахын тус эрдэм хийгээд буйныг хэмжих боломжгүй юм. Бурхан болбоос үлэмжийн ялгамжаатай орон тул түүн дор дулдуутсан буйны үндсэн хотол өдөөлт нь асар ариун биш байсан ч туулсан бодийн хутгийг магдтай олохгүй за. Их нэгүүлсэнгүй цагаан линхуайн судраас хэлэхэд гунгаа вуу минь энэ надлыг үлгэрлвээс нэгэн гэргитэн тариалангийн талбайтай бөгөөд тэр нь чулуу модны хожуул овон товон хайрга шавар савны хагархай хайрга үгүй болоо. Мөн талбайн хөрс нь их сайн буйзаа. Тэрээр газраа хадах сайн багаж хэрэгсэл бэлтгэснээр өрн шин сэргийг байх үед суулгасан ажээ. Түүнчлэн нар салхи хоёрын хөнөөлгүй, өрн хугараагүй, ижрээгүй, зөв цагт суулгасан агаад заримдаа услаад, зарим үед хатааснаар бүгдээ сайтар сахих ажгүй. Гунгаа вуу минь мөнөөх гэргитэн бэр тэр үед талбайн өмнө зогсоод аяа үр биш болтугай. Ис аривжих болтугай. Надад ургац хэрэггүй. Олзыг хүсэхгүй байна хэмээн хэлэх гэмээн гунгаа вуу та юу гэж бодож байна? Тэрхүү гэргитний хэлсэн үгнээс болж үр нь үр биш болох уу? Ялж төгс нөхцнөө? Үгүй болоо. Сайвар ажиргааснаа тийм бишээ. Гунгаа вуу үр нь үр биш болох уу? Ургац нь элтэд ис бүтэх үү? Ялж төгс нөхцнөө? Үгүй болоо. Сайвар ажиргастаа тийм бишээ. Тэгвэл гунгаа вуу түүнчлэн орчлонг магтах агаад орчлонд баясан бурханд тахил өргөж улмаар тэрхүү буйнаа хизээж огоот гаслангаас ис ангижрах болтугай хэмээн юрөөсөн ч огоот гаслангаас ис ангижрах үгүй болоо. Тиймээс гунгаа вуу бурхан дор дулдуутсан буйны үндсийг ис хүссэн ч үр нь гаслангаас ангижрах буйзаа. Тэр буйны үндс нь гаслангаас ангижрах хүртэл урвахгүй юм. Тийм учраас бурхан ялж төгс нөхцөн дор нэгэн үзүүртэйгээс үүсгсэн буйны үндэс бүгдийн үр нь гаслангаас ангижрах бүлгөө. Мөн үр нь гаслангаас ангижрах хүртэл урвахгүй хэмээн би өгүүлж байна хэмээжээ. Хүмүүн хийгээд хүмүүн бусын хорлолоор үл чадагдах болоо. Нэгэн тэрсүүд хий агуулах бясалгалыг бүтээснээр дотоодын шажны нэгэн орь залуу увшийг хийгээд татах гэж оролдсон ч чадаагүй юм. Энэтхэг улсад нэгэн хүний хүүрийн газар орхих хааны цаазаар шийдэжээ. Тэр шөнө оршуулгын газар хаягдах ялаар шийтгэгдсэн бусад ялтангуудыг хүмүүн бус болон махан эзэжтэнгүүд чирч гулдран авч одсноор нэг ч хүн үлдээгүй аж. Харин тэрээр нэгэн хуургын хувцсны тасархаа өөцийг орой зулаадаа залснаар аврал одуулсан тул хүмүүн бусын хорлолоор чадагдаагүй хамаа. Урьд нэгэн малчин эзгүүхээр талд ганцаараа үлдсэн тул түүн рүү нэгэн өтөг дайрч түүнийг золдоол алаагүй орхижээ. Гисэн хэдий ч тэрээр толгойдоо их том хэмжээний сорвтой хоцорсон болоо. Чингисэнд нэгэн лам түүнийс учрыг нь асуусан тэрээр юу босныг тодорхой ярьж өгсөн бөлгөө. Лам бэр түүнд аврал одуулахын увдсыг хайрлсан буйзаа. Хожим тэрээр дахин өтөхтэй таарлдах үед аврал одуулж гин. Тэр цагт өтөг ердөө агаарыг үнэртэж хүний үнэрийг авсангүйгээр цааш одсон гэдэг. Гоммод сайжин химиг гэргитэн шүн дөлөөр хүүрийн газар одох замыг харснаар аврал одуулж гинэ. Гэтэл хүмүүн бус нугууд түүнийг хорлож чадаагүй юм. Харин тэрээр тэрсүүдийн шүтээнд мөргснөөр хүчээд оройтуулсан гэдэг аман хууч яриа бий. Нэгэн гэлэнд бусад бээр хуй торго өргөж байхыг нэгэн хулгайч харчгаад шөнө нь хулгайлахаар ирэхийн цагт түүнийг барьж аваад хоёр гарыг нь хүлснээр
чухаг дээд 3 нэрийг өгүүлж улмаар бэрээгээр 3 удаа зогсон гэдэг. Тэгсэнд мөнөх хулгайч зүгтэн хүмүүн бус нугуудын цугладаг гүүрний доор тэрхүү гэлэнгийн өгүүлснийг давтан уншсан болоо. Түүнийг 3 удаа уншуулсан нь азтай байна шүү. Хэрвээ олон удаа уншуулсан бол би лавтаа алуулах байсан юм хэмээн амандаа бувсан аж. Тэр шөнө хүмүүн бус нугууд гүүрээр гарч чадаагүй гэлцдэг. Паванха гэгээн өөр аман хууч яриануудыг бидэнд сонирхуулсан юм аа. Бид бүхэн ямар нэгэн хэцүү нөхцөл байдалтай тулгарсан ч айн жигээр жигшээд үйлдэлгүйгээр оюун ухаанаа чухаг дээд дор тушааснаар аврал одуулах хэрэгтэй. Муу заяан төрхийг буцаахан ч урд гахайн төрлийг магдтай авах байсан нэгэн тэнгэр үххэн ойртмогс тэрээр хурмас тэнгэрээс аврал ирсэн ажээ. Чингисэнд хурмас тэнгэр аварч чадахгүй тул бурхан багшаас аврал айлтгах хэрэгтэйг түүнд зөвлөсөн болоо. Тэгээд бурхан багш мөнөөх тэнгэр дор аврал одуулах хувьцыг зааж өгсөн буй за. Харин тэрхүү тэнгэр үхэхдээ аврал одуулснаар үхсэн гэдэг. Түүний дараа хурмас тэнгэр мөнөөх тэнгэрийг хамгаа төрсөн хаан химэн сураг ажиг тавьсанд тэнгэр нүгүүд өөрийнхөө газраас доошх тэнгэрүүдийг үздэг мөртлөө өөрийнхөө газраас дээшх тэнгэрүүдийн орныг үзэгддэггүй ирэхээр үзэж чадсангүй. Иймд тэрээр бурхан багшаас асуулаа. Тэр тэнгэр гандангийн орон төрсөн байна хэмээн бошгол үндэн үзүүлсэн байдаг юм. Тэр мэд гахайн төрлийг магдтай авах байсан тэнгэр муу заяан төрхийг буцааснаар үл барам үлэмжийн дээд тэнгэрийн орон төрсөн байл шүү дээ. Үдгөө бид чинь бурхан номын чуулган тэргүүтнийг уншихын цагт түүнд их анс байгааг мэдэхгүйгээр ийш тийш харан алгасрангүй байдаг үсттэй. Харин сувава шутто сарва дарма сувава шутто хоо тэргүүтнийг уншихын цагт жигтэйхэн гүнзгий бясалгалд орсноор нүдээ дээш доош нь эргэлдүүлэх дүрэн байдлыг эсэгдэг болоо. Энэ нь дотоодын бурхны шажинд орохын үүд хийгээд муу заяан төрхийн үүдийг буцаах гайхамшигтай арга гэдгийг мэдэхгүй байгаагийн шинж шүү. Жавужиб аврал одуулах хийгээд үүлийн үр ямагтыг анс ихтэй хэмээн болгоосноор зааж байсан тул аврал одуулагч лам болон үүлийн үрийн лам хэмээх хочтой болсон ажээ. Түүнийг сонсон Жавужибээр миний нэрч болов шажинд тустай байна шүү хөө хэмээн зарлигсан гэдэг. Тийм учраас бид бүхэн гарын авлагад авч хүчрээгүй үүсгэлийн зэрэг хийгээд төгсгөлийн зэргийг бясалган байж үхснээс аврал одуулахыг асар ариунаар үйлдэснээр үхэх гэмээн муу заяанд унахгүй лавтай. Санжа бомбэр товчлвоос үхэл мөнх босыг өөрийн үндэст эс төрүүлэх аваас нууцын хураангуй гүнзгий бос үхлийн өөрийн үндэс төрүүлэх гэмээн авралын 3 үгч болов гүнзгий хэмээн зарлиглжээ. Сансан хэрэг сэтгэлчлэн бүтээхийн арга нь аврал одуулахын үлэмж үгүй. Одуулахаас үлэмж үгүй. Жансим Радимба бэр хүмүүст горилохоос бурхан дор сойрхолыг тайлбах хэрэгтэй хэмээжээ. Урдын мэргэд дээдэс нүгүүд ахуй үйс хийгээд эцэс хойтын тус бүгдийг чухаг дээд 3 дор сойрхол талбснаар бүтээдэг байсан юм. Урдын Радимбатай нэгэн хүмүүн зарах тэмцэл хийсэнд тэрээр чухаг дээд 3 дор шүтэн байж түүнийг ялсан болоо. Бурхан болох нь өдгөө бид бүхэн аврал одуулж үлдсэний уг лугаа цохиолдсон үрн энэ насны муу шалтгаан бүхий бий болох даруй аврал одуулж занших юм. Түүнчлэн бидний оюун ухаан юунд татхаас шалтгаасны жам ёсоор бид бүхэн үхэх үедээ бурхныг даган дурдснаар л үхэх болё. Самадигийн хааны судраас өгүүлбэл түүнчлэн ялгуусны дүрийг бүтээж цаглашгүй бэлэг бэлгүүнд чадагчийг үргэлж дурдан дадуулах гэмээн сэтгэлд нь амархан буух болё. Машид тунгалаг бие хэл сэтгэл гурваар үргэлжид бурхныг сайшаан өгүүлэх хагаад тэр мэд сэтгэл үндэстэй дадуулах гэвээс өдөр шөнөч ертөнцийн итгэлийг үзэх болё. Хэрвээ өвчтөө бөгөөд
амгалангүй байдлаар үхэхийн цагт зовлонгийн амсуургыг эдэлсэн ч Бурханыг дагам дурдах нь дориодохгүй ягаад зовлонгийн амсуургыг булаагдахгүй болоо. Зовлонгийн амсуургаар булаагдахгүй болоо хэмээн зарлигалсан болоо. Түүгээрч барахгүй төрөл тутамдаа чөлөө учрлыг олох болно. Түнчлэн авралтай очих болмоо. Мөн аврал одуулж үйлдэхлүүгээ үл хагацах болоо. Эцэс хойтын мөр дор суралцсанаар чухаг дээд гурвыг өөрийн үндэстэй бүтээх юм. Бурхны гутгийг түргэн олох буй за. Аврал одуулсны дараах суртгаал үүнд 2 тус тусын суртгаал, нийтийн суртгаал гэж бий. Тус тусын суртгаал нь дотроо хоригдохуйн суртгаал, бүтээлийн суртгаал гэж байна. Хоригдохуйн суртгаал нь нэгэнтэл та Бурхан дор аврал одуулсан учраас ертөнцийн тэнгэр дор аврал захиж болохгүй. Өдгөөч зарим гэлэнгүүд ажил үйлс нь бүтэхгүй болохын цагт ертөнцийн тэнгэрийн шүтээний дэргэд хурч очоод аврал ирэлцдэг нь номчин хүний гутам шиг болоо. Урд дурдсанчлан 2 авралыг барих хэмээвээс өөрийн үндэст буй аврал одуулахын боомтлолыг эвдснээр дотоодын шажны игнэнээс мултарч байгаа нь тэр. Гэвч тэнгэр лус хаан сахиулсан альбин чөтгөр тэргүүтэн дор балин сан сүр өргөснөөр номын хэргийг бүтээж болох боловч аврал одуулж болохгүй. Энэ нь бусдад хавхуул өгснөөр ажил хэрэгээ бүтээж байгаатай адил үлээ. Харин бодиттой аврал одуулж хэрхэвчих болохгүй юм. Та бүхэн ном дор аврал одуулсан тул амьтанд хорлол хөнөөлийг үйлдэж болохгүй. Амьд таслах, зодох, жанчих, булаах тэргүүтэн хорлол хөнөөлийг үйлдэх нь байтугай хэн нэгэнд зохисгүй алав говчуурыг тогох нь буруу юм. Тэрч байтугай хэвийн хэмжээнээс илүү хүнд ачааг адгуусны нуруун дээр ачхаас янар хорлол хөнөөлийг үйлдэж болохгүй билээ. Түүнчлэн бид бүхэн хувраг дор аврал одуулсан тул тэрсүүд лүгээ нөхөрлөж болохгүй. Хэдийгээр төвдөд бодтой тэрсүүд байхгүйч чухаг дээд хийгээд үүлийн үрийг ээдэ үнэн болоо да гэдэг түүн лүгээ хувь сацуу хүмүүс болон харин би үүний зарим чалчаал ам хийгээд гівш нүгүүд бовн суудаг. Тэр адилын муу хүмүүстэй нийлж нөхөрлөж хэрхэвч болохгүй шүү. Бид бүхэн сэтгэлийн батыг олоогүй тул тэдгээрийн үг нь бидний оюуныг уруулахын гин бий. Тэр мэтийн муу хүмүүсээс хол явах нь өлзийтэй. Гэвч бодвын өмнө сууж байсан нэгэн хүмүүнээр энэ ертөнцид бурхан заларсан нь үнэн бус болоо хэмээсэнд гэвч бодов өгүүлрэн. Тэгвэл чамд бас өвөг дээдс гэж байхгүй болно шүү дээ. Хэмээн зарлигалсанд тэр хүн өчрөн би өвөг дээдсгүй байна гэж үү? Түүний баталгаа гэж би яагаад гэвэл үүнтэй холбоотой өдий төдий баримт бий шүү дээ гэсэнд бодов бээр ийм өгүүлрэн. Түүнчлэн энэ ертөнцид бурхан заларсны баталгаа нь гэж түүний эрхэм зарлиг юм шүү дээ хэмээн зарлигалсан билээ. Чингисэнд тэрээр бурхан энэ ертөнцид заларсан гэдэгт сэтгэл итгэмжилсэн гэдэг юм. Бүтээлийн сургаал. Бурхны дүрс хөргөний ур хийц хэдийгээр таарахун байсан ч бодтой бурхан дор үзэх хэрэгтэй. Хаан дэлгээс нь загтлаас дуртахад ямар мэт сайтар ажиргсдын лагшин дүрсийг мод болон юугаарч урлсан мэрэгд тахих болоо хэмээн зарлигалсан мэт. Өөрөөр хэлбэл бурхны дүрс хөргийн үлэг хийгээд урлалын хэв дүрсийг мууг жишээлэхэд сацын байшин дотор хагархай бутархай байхнаач бодтой бурхан байна гэсэн хур мэдлийг агуулах хэрэгтэй. Чингвэл бид бүхэн энэтхэгийн гуйл, алтан шармал, хөөмөл тэргүүтэн лагшин дор чин сүжигтэй байдаг бөгөөд тэднийгээ сүм хийдийнхээ голын шүтэнээр залдаг. Харин шавраар урлсан тэргүүтэн дор өчүүхэн сүжигтэй байдаг агаад хагарч бутрах үед нь хашаан дотроо гарган хайдаг болоо. Сүүлд нь сацын байшинд аваачиж орхидог шүү дээ. Бурхан шүтээний гэрээсээ гаргах нь өөрийнхөө буйныг гадагш гаргаж байгаатай адил хэмээн урдын дээдс лам нар айлддаг байсан юм. Түүнчлэн танга бурхныг хуучрах үед хоргой торгыг нь аваад мөн зотонгийг нь орох тэргүүтнийг үйлдэж байгаа нь бидний чухаг дээд дор шүжиггүй бөгөөд
мөн хүндлэл нь язороосоо илжирсэн байгааг илтгэж байгаа юм. Нэг үсгээс янар дор ном чухаг дээдийн бодиттой айдлын хур мэдлийг үүсгэх. Нэгэнтэл ном дор аврал одуулсан учраас эргүүлэн наа үсгээр янар дор ном чухаг дээдийн бодиттой айдлын хур мэдлийг үүсгэх хэрэгтэй. Хэрвээ тийм бус ахвал төрлөөс төрөл тутамдаа хэлгий тэнэг бөгөөд мунхаг болохын гин машид их юм аа. Шаруугын нэгуураас бид бүхэн номонд тоглоом наадам мэтээр хандах агаад ном хийгээд номыг өгүүлэгч дор эс бишрэх нь бэлгүүн цулхаарахыг уг болоо. Өдгөө бид чинь хангалттай мунхаг байгаа бөгөөд нэмж угийг нь хураах хэрэггүй. Хэрвээ бид бүхэн үүнээс илүү мунхаг болвоос яандаа хөөрхий хэмээн зарлаглав. Бид бүхэн 5 мөнгөн дэвсгэртэд илүү сүжигтэй агаад түүнийг шавар балчиг болон нөхгөө тэргүүтэн дор хөвтөж байхыг үзхүүл урт модоор татаж авах болно. Харин нэг хуудас номын тасархай үзхүүл ахвал тэр мэд үйлдэхгүй шүү дээ. Урд жалган цорж бээр засгийн газрын санхүүгийн байцаагчаар томилогдсон ажээ. Засгийн газраас түүнд төмөр бар жилээс өмнө санхүүгийн тайлан гаргаж өгөх тушаалыг өгсөн билээ. Тэрээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа олон мужийн татварын баримтуудыг шалан дээр дэлгэж харин гадагш гарч амьсгал авахын үед тэр баримтуудыг чанагш янагш хураан байж гадаалдаг байсан гэдэг. Мөн бид бүхэн тэр мэт үйлдэх хэрэгтэй. Хуврагын номын хувцсны тасархай өөдөөс буюу хөрөн өнгийн даавны өөдөст хүртэл хүндэтгэл үзүүлэх. Гэвч Бродомба хийгээд их югзөр бэр шарангийн даавны өөдөс дээгүүр алхаж гаралгүй сэгсрээд ариун газар тавьдаг байсан гэдэг. Түүнчлэн хуврагын номын хувцсны тасархай өөдөс газар унсан улаан шар нөхөөс хийгээд хуврагын өмсгөл тэдгээр дор бишрлийг үүсгэх хэрэгтэй. Сас Нимбугийн 10 хүрдний судраас замбаг цэцэг хэдийгээр хуучирсан ч бусад цэцгүүдээс хамаагүй үлэмж санваараа алдсан хилэнцтэй гэлэнч тэрсүүд бүгдээс хамаагүй үлэмж хэмээн зарласан ажээ. Тэгвэл тэр адилгүй төдий дор эс бишрэх аваас ямар шүү маягийн гим гарах вэ хэмээвээс үлэмжийн санааг дуртгах судраас өгүүлвэл эрдмийг хүсснээр ойн шугууд оршигчод бусдын гимийг ажиглаж бүү үлдэгтэн өөрийгөө ялгамжаатай үлэмж хэмээн өөдгүй муу бодлыг үүсгэж бүү үлдээрээ. Энэ нь дээрэмгүй сэрэмжгүй бүгдийн үндэс юм. Сахилаа алдсан гэлэнг муушааж бүү үлдэгтэн нэгэн галавт нирваныг олохгүй бөгөөд энхүү шажны дараалал буй заа хэмээн зарласан юм. Нийтийн суртгаал үүнд 6 хэсэгтэй 3 эрдмийг дурдхаас дахин аврал одуулах нь урд айлдгсан мэд гадаа дотоодын багш хийгээд сажныг нь ялгах хэрэгтэй. Мөн чухаг дээд 3 чанагш янагш хоорондын эрдэм нүгүүдийг дурдсанаар дахин аврал одуулаарай. Түүнчлэн чухаг дээд 3 зарилгийн ачийг дурдахын үүднээс юу идсэн уусан бүгдийнхээ дээжээр тахих нь бурхан ном хувраг 3-ыг сэтгэлийнхээ оронд мартахгүй доршноо. Тийм учраас юу идсэн уусан бүгдийнхээ дээжээр дахид өргөх хэрэгтэй. Хэрвээ тэр мэд өргөх гэмээн тус эрдэм нь машид их болоо. Яагаад гэвэл чухаг дээд 3-аас дээд орон гэж үгүй. Энэ нь ч дахил өргөхдөө басамжлах сэрэмжгүйтэл залхуурал тэргүүтнээр холилдуулж болохгүй. Адаглаа та бүхэн усан дахил өргөхөөс янар ялгуусад бүгдээрээ таныг харах тул шин сойвн цай аяглах лугаа адилаар өргөх хэрэгтэй. Бусдыг аврал одуулах дор байгуулах нь тэрсүүдийн багш зогжид хийгээд бөөгийн багш шинэрав мөн тэдгээрийн ном болон тэдгээр дор даган орсогчд мэтийн муу хүмүүс тэргүүтэн дор сүжгэлснээр аврал дор барихын эрхээр муу үлийг хурааж байгаа нугуудыг буцаах хэрэгтэй. Басгүй жухаг дээд дор сүжиггүйч ухаанаараа хөтлүүлж болох үед хүмүүсийн яриа хөөрөлдөөн дунд чухаг дээдийн эрдмийг өгүүлэхийн үүднээс бусдад
аврал одуулах хэрэгтэй. Өдөр 3, шөнө 3 чухаг дээд 3-ын тус эрдмийг дурдахын үүднээс аврал одуулаарай. Мөн чухаг дээд 3-ын авралын орондоор үнэхэрийн барих бөгөөд чин зүрхнээсээ сүжгийг үүсгэснээр өдөр шөнө 6 удаа аврал одуулах хэрэгтэй. Ямарваа нэгэн ажил үйлдвэрийг үйлдэхнийч чухаг дээд 3 дор оюунаа даатгах хэрэгтэй. Их бага ажил үйлдвэр юу ажлыг үйлдэхнийч чухаг дээд 3 дор оюунаа даатгаснаар дахил өргөж үйлдээрэй. Түүнээс бус муу санаа болон башир хуурмаг бодлыг агуулснаар орны чөтгөр хаан сахиулсан бөөд хэрэгүүтэн дор аврал одуулж хэрхэвч болохгүй. Чухаг дээд 3-ыг амь нас буюу адаглаад тоглоом шоглоомын тухайд ч эс твчих нь аврал одуулахын орхих гэмээн дотоодын шажнын игнэнээс нэг мөсөн мултрах болоо. Хэрвээ та дотоодын шажинд багтахгүй аваас гэлэн боцоодва нууц таринчин ч болохгүй. Мөн хэрвээ та аврал одуулахын санваараа орхих аваас санваар бүгдээ орхиж байгаа нь тэр. Тийм учраас амь насны тухайд ч юм уу эсвэл адаглаад тоглоом шоглоомоор ч болов чухаг дээдийг орхихгүй хэмээхийн андгаа тангаргийг өргөх хэрэгтэй. Их бод мөрийн зэргээс амь насны тухайд ч болов чухаг дээдийг орхиж болохгүй шүү. Хэрвээ та үүнийг орхих ахуул аврал одуулахын санваараа алдаж байгаа нь тэр. Хэрвээ та бүхэн бодтойгоор аврал одуулахаа орхихгүйч түүн лүгээ эс зохилдсон багш тэргүүтэн дор 2 дахь авралыг барих гэвээс 3 эрдэн дор аврал одуулахаа мөн л орхиж байгаа болоо хэмээн зарлигласан юм. Чухаг дээд 3-ыг амь насныхаа тухайд ч орхиогүй жишээ бол эрт үрдийн цагт дотоодын шажны нэгэн увшийг хэдэн муу сайн тэрсүүд нүгүүд авралаа орхихгүй гэмээн амь насыг чинь бүрлгэх болно шүү гэж хэлжээ. Увш бээр авралаа орхиогүй тул түүний амь насыг тэрсүүд нүгүүд бүрлгсэн болоо. Харин тэрээр Тэнгэрийн оронд төрсөн ажээ. Повонха гэгэн үүнийг дахин сэргээж номловоо.